Апа. Анне. Одоо. За хүн маань хилд ороод ярих гал үзээд байна да. За ингээд бид нар хотоос гараа явсан юм да. Манай эхнэрийн хөөрхөн гэж. Яа. За ингээд буудлынхаа гадаацсан. Ачаага буулгах гэсэн чи ерөөсөө ийм гоё үзэсгэлэнтэй газар байсан. Ингээд хүүхдээ ачаатайгаа хамт тэргэн дээр суулгаад түрээд орсон. Хүүхдүүд бол маш их баяртай байсан. Өсөр зогцоод, өнгөрөөд бөөн баяр болцоосоо. За өрөөгөө харсан хүүхдүүд маань тоглоомын газар тоглохоор болсон. Энд доороо нэг давхурт болохоор хүүхдүүдийг саатуулах тоглоомын төвтэй юм байлээ. Тэгээ нэг давхуртаа бол хүүхдүүд маань тоглоомн дээр тоглоод, гадаа гарч тоглоод ингээ сайхан өнгөрөөсэй. Битээр бол дээр бол нэг ингэсгээл бижиглээл гэл байж энэ да. Хүүхэд том болно гэж. За тэгээ замдаа дэлгүүрээс авсан амттай юмаа тавглаад дүүнэртэй ээжтэй бол өгсөн. За тэгээд байгалийн сайханд ая дуу хөгжим бүжиггүйгээр төсөөлхийн аргагүй. Манай 3 их Монгол ардын сайхан биелгээ бүжгийг бүжиглцгээж эхэллээ. Аялал дээрээс амраа ижээ. Одоогоо хоол хийж. За ингээд Пэрмэн болор хотелд маань байрладаг Юлонг рестораныхаа хоолыг бидний цооголчоод гарах гэтэл энэ нөхөр мама үзээд ер нь босох шинж үгүй. Тэгсэн ч гэсэндээ бидэд хувцлаад гарсан. Гадаа бол үнэхээр класс байсан. Тэгээ хүүхдүүдтэйгээ уулан дээр гарах гад явсан. За гадаа байгаль дэлхий өнгөө засч 100 цаг дулаахан сайхан улирал хүрэлцэн ирж байна. Ингээд гэр бүлтэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрээ. За одоо бид хоолондоо идэж гэртээ амарч байгаа. Тэгээд жоохон тасгал ингээ хоолоо. Би тэд дүнгийн хоол ундаж ингээгээд явъя уул руу алхахыг өндөр уулан дээр айцаа даваад дэшээ инээд хөөрөө инээлтэд явсан. Би бол ямар ч айх юм байгаагүй аим гоё байсан. Манай ээж дүү амар айцгаалаа. Тэгээд бид нар одоо уулаас доош буугаад алхаж байна. Одоо нөө юу гэдэг вэ? Тэр гоё амлынхаа газар хацаад ороод жоохон амарнаа. Би одоо унтцаага маска тавиад гоё унтаад тэгээд өглөө босоод гэрлүүгээ хараад хичээлд явна. За ингээд манай хэд маань орой нүур арчилгаа хийж ноён талхтай энэ нүүрний маска тавиад нэг өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүлж амарцгаах гэж байна. Ингээд маргааш өглөө уулзцаая. Өглөөний минь дөнгөд орчлон минь сайн байна уу гэд шинэ өглөө эхэлж байна. За өглөө цайгаа ууцгаагаад гадаа гарцгаах гэж байна. Одоо бүгдээрээ гадаа аргах чинь бид хоёр усанд орцсон уулан дээр аваад тэгээд доохон байж аваад явна. Гэрлүүгээ харна. Баярлалаа. Чи сайхан хантай билээ би. Бүрдийн итгэлд амьдралтай билээ би. Тэнүү сайхан бүрдсэн юм болохоор Тэнгэрийн дөр жаргаж явна бид хоёр. Миний гэр бүлийн аз жаргал амин харин амьд томоо. Миний гэр бүлийн аз жаргал ариун харин түүх бие. Миний гэр бүлийн аз жаргал амин харин
аз жаргал амьдралын утга учир билээ. Тас ирсэн чинь Эртний Монгол улсад хүрээд ирлээ. Эртний Баатар, Наран Баатар. Наймар арслан хараад байдаг. Үгүй айдгүй. Байлддаг залуу. Ном сум харав. Тэр мөртөө хүмүүс явж. За манай хоёр аав ээж хоёр одоо хайлны. За одоо нэг дуртай гараа өргөөрэй. Дуртай өөлөө өргөөрэй. Гараа бол нэг гараараа нүдээ дар. Толгоогоо бэр нэг гараараа. Одоо нэг гараараа зүрхээ бэр. Зүрхээ. Бид хэд гоё алаа явж байна. Тэгээд гоё аялаад бид хэд гоё ус мусан дараа тоглоомын юм мундангой тоглоод жоохон амтаж онтаад жоохон амарч агаад одоо бид хэд гоё гэрлөөгөө харагч байна. Баярлаа. Лайк болон subscribe дараарай. Баяртай. Вау, миний гоё байсан уу? Аваач. За, амшиг. Чичгэн чинээ дуулчих. Буухгүй. Одоо ингэ.